За сайн байцгаана уу. Эрхэм мөндөд итгэлийн ахын дүүс та бүхэндээ шинэ 7 хоногийн эхний өдрийн мэндийг хүргэн мэдчилж байна. За тэгээ энэ 7 хоногт хамтдаа өглөө бүр амьд үгээр хөтөлбөрийн цагт хамтдаа эзний үгнээс суралцж эзний үгийг амьдралдаа хэрэгжүүлж амьдрцгаая. За тэгээд энэ үгийн цагийн төлөө хамтдаа залбирцгаая. Агуу өвчт эзэн минь таньда шинэ өглөө, шинэ өдрийг өгсөнд баярлалаа. Эзэн минь тэгээ энэ өдрийн өглөө бүр эзний үгийн цагаар эхнээс нь дуустал нь та хамт байд. Ариун сүнсээр удирдах бидэнд үгээ өгч бидний итгэлийг босгон байгуулж өгөөрэй гэж эзэн Есүс Христийн эрх мэдэлтэй нэрээр танд даатхан ерөөн гуйн залбирцгаалаа. Амен. За хамтдаа энэ 7 хоногт Иаков номноос суралцъя. Тэгээ Иаков номны 1-р бүлгээс суралцгаая. За Иаков гэж хэн болох тухай та бүхэндээ товчхон мэдээлэл өгье. За Иаков гэж Иесусийн дүү. Тэр бас удирдагч нэгэн байсан. Тэгээ энэ номыг өөрийнхөө нэрээр нэрлсэн. Тэгээ Иаковын загтал бол та биднэрт бас ухаарлыг өгөх ийм гайхамшигтай Бурхны үг байгаа. За тэгээ энэ Иаков номонд бол бидэнд зориулж тэрээр баян ядуу, уруу татлага, сайхан чанар, мухар сүсэг, итгэл ба үүс, тэгээ үг хэлээд захирах, мэргэн ухаан, хэрүүл тэмцэл, бардамнал ба даруу зан, тэгээ бусдыг шүүх, өнгөрн сагсуурах, мөн дэвчээртэй байх болон залбирал гэгчлэн өргөн сэдвийг хүндэж тэгээ энэ бүхэнд Христч ёсны үүднээс хэрхэн хандах талаар бичсэн байна. За загталд мөн Христ итгэлд амьдралдаа үүс бүхий итгэлийг хэрэгжүүлэхийн чухлыг бол онцлон заасан байдаг. За тэгээ хамтдаа энэс Иаков 1-ээс 8 дугаар бүлгийг би дуудъя. Шилдэг. За эхлээд Иаков мэдчилсэн байна. Бурхны ба эзэн Иесус Христийн зарц Иаков би харьд дарахсан 12 овогт мэдчилж байна. Ах дүүнэр минь элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөргөж үзээ. Итгэлийн чинь шалгуур хатуужилт хүргэдгийг та нар мэдэх билээ. Хатуужил нь төгс үйл байгээ. Тэгвэл та нар төгс бүтэн юугаарч дутахгүй байна. Харин та нарын хэн нэг нь мэрэгэн ухаанаар дутвал бүх хүнд өгөөмрөөр буруушаалгүй өгөгч Бурханаас гуйгээ. Тэгээд түүнд өгөгдөх болно. Харин тэр ямарч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг. Учир нь эргэлзэгч нэгэн бол салхиар туугдан давлгаалах тэнгисийн долгио мэт ажээ. Тийм хүн эзнээс юм авна гэж бүү санагэ. Хоёр санаатан бүх үйлдээ докторгүй байдаг юм аа. Амен. За ийхүү Иаков биднэрт загтлынхаа эхэнд мэдчилгээгээр хэлсэн. За тэгээ мэдчилгээндээ тэр Бурхны ба эзэн Иесус Христийн зарц. Та бидэрч мөн ялгаагүй Бурхны тэр тусмаа Иесус Христийн зарц нэгэн адил байхыг уриалж бичсэн. За тэгээд зарц боол гэдэг бол
эзэндээ дуулууртай, эзнийхээ үгнээс гардггүй, түүнийг биелүүлдэг нэгэн байдаг. Тэгэхээр сайн мэдээний зарцуулсан Христ итгэлийн анхан дүүст хамдан энэ цагтлыг бичсэн. Тэгээд итгэл ба мэрэгэн ухааны талаар биднэрт захиас хэлжээ. За тэгээ энд ах トゥ нар минь элдвийн сорилтод орохдоо түүнийг одоо бүрэн баяр хөөр гэж ойлгоорой гэж хэлсэн. За сорилт гэдэг маань юу гэсэн үг вэ? Та бидний амьдралд Христийн төлөө бидний одоо амсах бэрхшээл болсон одоо тэр хавчлах юм уу янз бүрийн асуудлууд бол гарч ирж байдаг. Тэгээ энэ бүгдийг алдаа дутагдал, гэм нүгэл бэрхшээлүүдийг хэрхэн давж туулах талаар биднэрт загсан байна. За тэгээ сорилт нь өөрөө баяр хөөр юм гэж Якоб бол хэлээв. Харин түүнийг баяр хөөр гэж одоо үзэх ёстой, тэгж хүлээж авах ёстой гэдгийг биднэрт бас хэлж байна. Тэгээ бид яагаад сорилтыг баяр хөөр гэж үзэх ёстой вэ? Яагаад гэвэл иймэрхүү сорилт нь биднэрт маш их сүнслэг ашиг тусыг бол өгдөг. За бусд шашныг даган баясагчд нь хүнд хэцүүг одоо дэвсгэрч чаддагч Христ итгэгч нар шиг үүн дотроо тэр баяр хөөртэй байж чаддуумаа. Яков эдгээр сорилтыг энд итгэлийн сорилт гэж бас нэрлэж байна. Энэ сорилт нь бол бидэнд бол ямар их аш тусыг авчирдаг вэ гэвэл бид одоо гол зорилт нь бол бидний дотор сорилтоор дамжуулан дэвчээр хатуужлыг бол бий болгодог. За нэгдүгээр Бурхан бидний итгэлийг шалгаж батжуулахын тулд сорилтыг зөвшөөрдөг. За 1-р Петр 1:6-7 та бүхэн бас аваараа хараарай. За тэгээд тэсвэр хатуучилтай байх гэдэг нь итгэл дээр бат зогсно гэсэн үг юм аа. Тэгэхээр сорилтыг дэвчээр хатуужлаар давж чаддаг хүн бол илүү хүчтэй болдог. Гэхдээ тэр хүч нь түүнийх биш. Харин тэр хүчийг итгэлээр дамжуулан бид нар Христэс авч байдаг. Тэгээд эсвэр хатуужилтай дүйц хүч өөр нэг үг бол дэвчээр юм. Тэгээд дэвчээр нь бас ариун сүнсний нэг үр жимс юм аа. Тэгээд Галаат 5:22 та нар бас санаж байгаа бах. Тэгээд ийм сүнслэг дэвчээр хатуужилд бид нарыг бол зайлшгүй хэрэгтэй байдаг. Тэгээд бидний аврал бол үүн дээр тулгуурладаг. Учир нь Иесус эцсийг хүртэл дэвтсэн хүн аврах тулноо гэж Марк 13:13-д өгүүлсэн байдаг. Бурхан биднэрт сорилтыг бол зөвшөөрдөг. За 2 дахь шалтгаан бол бидний сорилт өгтөө Бурхан сахилгажуулахын тулд өгдөг гэж ойлгож байна. Бид нэр ямар нэгэн байдлаар асуудалд ордог. Тэр асуудал бүрэл бидэнд бол эрэхтэй гарах арга замтайгаа ирж байдаг. Тэр сорилтыг давж гарах хүч чадал, дэвчээр, хатуужлыг эснээс биднэрт өгч яадаг тухай ойлгож авлаа. За тэгээд дэвсвэр хатуужлаас гарах үр жимс нь бол биднийг төгс байдалд хүргэж байдаг. Сорилт ирснээр бид яах нь бүрэн төгс бүтэн байдлыг бол Бурханаас хүлээж авдаг юм аа. Амен. За тэгэхээр үргэлжлүүлээд
Тэгвэл одоо та нар төгс үйлдэлтэй байг. Тэгвэл та нар төгс бүтэн юугаар дутахгүй байна гэж 4-р ишлэлд үгүйсэн. За тэгээ энд биднэрт зориулс хэрэгтэй хин нэг нь мэрэгэн ухаанаар дутах юм бол Бурханаас гуй гэж хэлсэн. Бид нар мэдлийг бол янз бүрийн байдлаар олж авдаг. Сургалтаар олж авч болно. Гэхдээ мэдлэгэн дээр хамгийн гол зүйл бол мэрэгэн ухаан байдаг. Тэр мэрэгэн ухаан дутах юм бол бид Бурхан руу хандан залбирахад эзэн Бурхан биднэрт өгөөмрөөр өгдөг юмаа гэдгийг энд бас хэлж өгсөн. Гэхдээ Бурханаас итгэлээр гуйх хэрэгтэй. Харин ямар ч эргэлзээгүйгээр итгэлээр гуйх юм бол та энэ мэрэгэн ухааныг Бурханаас хүлээж авах болно. Ямар нэгэн эргэлзэгч санаа бодолтой, хоёр бодолтой байх юм бол энэ зүйлийг хүлээж авахгүй. Энд хэлэхдээ учир нь эргэлзэгч нэгэн бол салхиар туугдан давлгаалах тэнгисийн долгио мэт ажээ гэж үүнтэй зүйрлж хэлсэн. Тэгээ тийм хүн бол эзнээс юм аавна гэж одоо бүү санаа. Тэгээ хоёр санаат нь бүх үйлдэл нь бол докторгүй байдаг юм гэдгийг бид нарт анхааруулж хэлж өгч байна. Тэгээ өнөөдрийнхөө энэ цагийг эзэнт даатхан залбирцгаая. Тэгээ эзэн Бурхан та биднэрт Яаков 1:1-8 дугаар ишлэлээр дамжуулан ямар нэгэн зүйлсийг бидний зүрхний самбарт бичиж оюун бодолд нь өгсөн гэдэгт бол итгэлтэй байна. За тэгээ залбирцгаая. Аавч эзэн Бурхан таньда баярлалаа. Та бүхэн өнөөдөр эзнээс авсан энэ үгийг итгэлээр үүсээр хүлээж авахыг уриалж байна. Тэгээ энэ хэлсэн бүх зүйл энэ сорилтыг давж гардаг дэсвэр, дэвчээл, хатуужлаврыг эзэн Бурханаас хүлээн авч бид нар үйлчлэлдээ эргэлзээгүйгээр хоёр санаагүйгээр доктортойгоор үйлчлэхэд эзэн Бурхан та биднэрт туслаарай. Энэ үгдийг таны хайртай хүү Иесус Христийн нэрээр санаа нэгдэн гуйн залбирцгаалаа. Амен. Эзэн эвэгээ.